Давир бүрээ гэдэг энэ хөгжим нь бол 1959 оны сүүлчээр хөгжим урлаач Госчиг анхны загвар нь гарсан байдаг. Ингээ анхны бүрээ бол цөөн хөхтэй одоо пентатоник хөхтэй юм бүрээ гарч ирсэн бол Үүнийг бол илүү боловсронгуулгаж хөгжүүлсэн бол төрийн шагналд хөгжим урлаач Индрэ гэсэн хүн байдаг. Ингээд Индрэ агш бол өөрөө лимбичин филетист хөгжмийн хүн байсан учраас одоо еврүүрийг ингээд бүрээ бишгүүрийг ингээд хөгжүүлээ. Ганц хоёрхан нэмэлт даралтай анх гарч ирсэн байгаа. Нэг октав гараа яхан л дуугаад байдیں۔ Дуурахаас дуухгүй. Их зовоосон дөө. Шинээр хийж байгаа юм чи аргагүй шүү дээ. Тэгээ хөгжим маань одоо хөгжим болох уугүй юу? Хөгжимчнөр орж байгаа би хөгжимч болох уугүй юу гэдгийг мэдэхгүй байсан юм шүү дээ. Ямар ч байсан зарсан зэрэгтэй хөрөнгө сайн хөгжимч болно гэж хичээж чармаж байх үе. 61 онд Авдаг Усалтын 40 жилийн агаар баярын концертанд намайг ирүүрээгээр Ардын 2 дуу тоглоулаа гэж. Зэвждгаан гэрдээ үжигтээс би гарч иж Ардын 2 дуу тоглоод тэгээд чимэдрч нэг хүмүүс хэлсэн. Тэр чимэдрч өөмөг дагаж тэгж хөгжимдөж анх тэр том байсанд гарч ирсэн асуудал. Тэгээд 89 он ч н одоо сойл гардаг. Ингээд бүтэн 2 өнгө ингээд нэмэгдсэн. Анх гарч явах үед зарим осууд бол кадраны дууралгасан юм байна гэж хэлжсэн байхгүй. Тухайд бол одоо баян аккордеоноор одоо хөвлөж ийсэн. Болохгүй тохиолдолгаар нь өнгөн солгойлох, хөнгө доордох, дээрдэх гэл. Тэрийг одоо хөгжимчдөөс сурагчдаас ингээд л ер нь хөгжим энд болохгүй байна, тэндээ болохгүй байна, ийм байна. Тэгээ нөгөө хөгчн засаж залруулах шаардлага. Тэр үед манай еврейч шуулуун биш, махер учраас тэр аппликатор даралтыг чинь хийхэд том хүнд. Одоо энэ ерхий орон тэгтэл одоо 4-5 даралт гэж байгаа байхгүй. Бүр их сайжруулах одоо стандарт болохын тулд электрон камертоноор хөвлөж за тэгээд энэнийг одоо 1 мм 10 мм хагас 3.1 ерөөсөн маш нарийн ингэж тохирдог. Тэгээд энэ хөгжмийн онгойлтууд бол одоо хөглгөөнд их одоо нөлөөлнө. Жиг донгойлттой байх хэрэгтэй. Учиргүй их онгойх юм бол болохгүй. Тэгэхээр энэ их үе үндсэн биенээс эхлээд л ерөөсөн бүх юм гар ажиллагаатай л байгаа. Нэг үрчлэн тасаж, тайрч, хөрөөдөж, гагнж тохойдээ бол үлээгүүрээр үлээж байгаа гэдэг байлаа. Тэгээ арай дараах нэг ишгэдэг дахны хөргөөр ишгэж ингэж гагнана. Матгар учраас бас их хүнд. Одоо ер нь бол сонгодог хөгжимтэй ерөөсөн дүйцхөөц юм одоо хэмжээнд ирсэн. 79 онд хөгжмийн сургуульд одоо еврейрээ хөгжим англи хэрэгтэй байна. Чамайг одоо багшаар авмаар байна гэж. Тэгээ би тгий гэж хэлсэн. Намайг ирэхэд бол одоо сургуульд ямар ч юм байхгүй стандарт хөтөлбөр програм гэж байхгүй. Би өөрөө хөгжимчин боловч бас л хөгжимчнээс зэрэгт хүссэн ч гэсэн хүн заах арга барил бол их дутууд нэг байлаа. Эндээснээс ойжлоо сургуулийн стандарт програм хөтөлбөртэй болох. Энэ хөгжмийг одоо хүүхдүүд яаж заасрах вэ? Янз бүрийн ноот модтай танилцсан, сурагчгүйтэй танилцсан. Програм боловсруулдаг чинь тийм амар ажил биш. Над шиг хүнд бол хэл хүнд ажил болсон. Гэхдээ би давж туулаад хардна гарсан. 89 онд ч ардчилны хөдөлгөөн үүсээд одоо зах зээлийн харьцаанд ороод тэгээ жуулчин гээчин бас их хэрдэг морин хуур сүнээрээс эхлээд тэгээд морин хуур бас барлуул цайтай морин хуур авралаад байсан чинь үрээгээ баг хаягтай шахлаа. Самбул хүндэв багш намайг үнэхээр шахаж яардсан. Чи үргэлжлүүлэх хүм чи энэ еврейрээ хийх асуудал чинь Индрэ гэдэг хүнээс өвлж авсан. Чи энийг дуулах юм хин хийх энэ хөгжим яаж цаашаа өгч. Нэг шавь маань бол маш сайн хийж байгаа, уралж байгаа юм болж байгаа. Тэр шавь маань хүүн одоо консерваторид сурж байгаа. Тэр мэрэгжлийн бүрээчин одоо бүр уралдаг болгомоор.
91 онд би ПАТА болгосон. Ингээд энэ хөгжим маань одоо бол анхны загвар аваад бол нэлээд боловсронгүй. Энэ одоо тэгээд ерөнхийдөө 3 дугаар хөлбөр гэх юм. За энэ даралтууд бол одоо сүүлдийн миний одоо ингээд нэмэлт даралт хийгдсэн одоо энэ живжи хорооны энэ олон даралт. Шинээр одоо ингэж хийгдсэн. За евророо хөгжим нь бол багтаамжийн хувьд бол 3 октав хагасын багтаамжтай байдаг. Энэ нь бол 2 регистрт өрн дугардаг. Бүдүүн тембрийн энэ дугаралт нь бол өрний хөгжмийн кларнет хөгжмийн тембртэй ижил төстэй дугардаг бол нарийн дугаралт нь бол саксофон хөгжмийн тембртэй бол ижил төсөөтэй дугардгаараа гонцлог хөгжим юм аа. За би гэтэл 62 оноос ахуулаад гадаад энэ тоолохын ямар ч байсан 30 оронд явсан шүү. Тэгэхээр кларнет саксофон үлдээдэг улсуудын чинь барьж үзээд тоглох гэж байна. Тэгтээ аппликатор даралт системийн хувьд шал өөр юм чинь. 23 онд би яг Герман руу энэ нэвэр бүрээ хөгжмийг одоо материалын судалгаа хийхээр Германд очиж үйлдвэрлэгч нараа уулзсан. Германы одоо маш олон хөгжмийн үйлдвэрүүдээр очиход манай хөгжмийг бол зөв шүтэж байгаа байхгүй. Европын сонгодог бүх хөлөөрөө танад тэгшгэн. Манайх ганцаархнаа дайли. Гэхдээ манайх дотроо гуйлтай гадуураа модоор бүрч гэсэн. Тэгээ сонгодгийн хөгжмүүд бол хизээч тийм хөгжим байхгүй байна. Дэлхий дээр байхгүй. Нэг бол мод, нэг бол гуйл. Манайх зүгээр ингээ холиод хийсэн байна. Тэгээд яагаад энийг чи хольж байгаа юм бэ? Дээрээс нь яагаад ийм дали байгаа юм бэ хичээлээ тий. Тэгээд яг хөө зүгээр цаа санаа та нар энэ хөгжмийг бүтээж чадах уу дахиад тийм ээ. Одоо ингээд сэргээгээд одоо ингээд дутуу байгаа одоо энэ хөг мөгийг одоо ингээд гой тэгшин болгож чадах уу гэсэн санаагаар зүгээр харилцаж байгаа байхгүй. Тэгэхэд бол үнэхээр чадахгүй. Танаа Монгол улс маш гайхалтай юм урлаачтай юм байна. Энд бол бүр одоо жинхэнэ гар аргаар хийсэн тийм ээ дархны одоо маш том ур ухаан байна. Бид нар бол энийг харин тэгшгэн байх юм бол хийж чадна. Уучлаарай даан чинчэнтэй л яг одоо органикаараа байж энийг бол та нар бол өөрсдөө л хөгжүүл. Надад бас боддог бодол бий л дээ. Доошоо бүр доошоо дурдаг бас эврүүрээ хийсэн байгаа шүү дээ. За энэ дээр бас аргил бүрээ гэж хийгдсэн байгаа. 2011 онд аргил бүрээ гэж бүр бүдүүн бүрээ хийгдсэн байгаа. Тэр одоо консерваторийг Монгол Улсын их театрт байна. Соёлын их сургуульд цөөн тооны бүр бүдүүн. Тэгвэл би өшөө дээшээ дуурдаг жижиг бүрээ хийшгүй яасан бэ гэдэг ийм бодол байдаг. Энийгээ би байгаль жав хэлсэн байгаль жав заавагшаа бодно л гэсэн. Сонирхогчд бас хэрэгэлдэг өвөр Монгол, Бурятад, Монгол дууснууд. Энэ бол Монголын өв соёл. Бид бас соёлын өвүүдийг бид нар евро бүр хөгжмөөр бүгдийг нь хэрэгэлдэг. Хөгжим бүжгийн дунд сургуульд боловсон хүчин бэлтгэж эхлээд 40 гаруй жилийн хугацааг бас үзэж байна. Энэ хугацаанд хөгжмийн баг болон дунд мэрэгжлийн одоо дээд болон одоо бакалавр, магистрийн төвшөнд одоо уран бүтээлчдэг бол хөгжимдөх ур чадвар болоод уламжлалт хөгжимдөх арга барил, үндэсний хүлээвэр, үндэсний найрал хөгжим зэрэг олон төрөлд хичээлүүдээр одоо хөгжимчнийг боловсруулж ирсэн ийм сургууль байгаамаа. Европ хөгжмийг хэдэн зуун жил болсон байдаг боловол манай нэврүүрээ 161 л тоолж байгаа бүрээ. Одоо Монгол дархны одоо ур ухаан шин гэсэн ийм л гайхамшигтай хөгжим.